Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр өндөг ороогүй маш гоё амттай, маш амархан беллоны кекс хийсэн байгаа. Одоо эхэлцгээе. Орцонд маань 250 г гурил, 100 мл ургуулын дос, 1 амны халбах, салаатанд хийдэг алюминий цүү, 250 мл сүү, 150 г сахар, 1 уут нунтаг хөөлгөгч буюу бейкинг паудер, 1 уут ванилийн сахар орно. Сүү маань тасалгааны температурт юм уу бага зэрэг бүлээн байх ёстой. Ингээд бүх шингэн орцуудаа нэг савнд хийчин сүүгээ досоод цуугаа хийгээд бага зэрэг хутгаад өгнө. Одоо дээрэс нь сахараа мөн ванилийн сахараа хийгээд сахараа уустал нь үргэлжлүүлэн хутгана. Ингээд дээрэс нь гурилаа нунтаг хөөлгөгчөө шигшигчээр шигшээд зөөлөн хутгаж хольж өгнө. Ингээд зурмаг маань бэлэн болсон байна. Одоо 22 см-тэй беллоны хэвэнд хийгээд урьдчилж халаасан шарга шүгвэнд дээр доороос нь 175 градуст 35-аас 40 минут болгоно. 20 см-тэй беллоны хэвэнд хийж бас болно. Беллоны кекс маань ийм болсон байна. Одоо дунд нь шүдний чигчлүүр модоор хатгаад шалгаад үзье. Хуурай байвал болсон байна гэж ойлгож болно. Ингээд хөргөө тавьчихна. Кекс маань хөрөөд ийм болсон байна. Хажуу талаасаа ингэж харагдчихэв. Ингээд өндөг ороогүй амтд кекс маань бэлэн боллоо. Асуух асуулт өгөлтөөр комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.